Өмнөх танилцуулган дээр бид Bloom таксономийн 6 төвшний талаар та бүхэндээ танилцуулсан бол одоо Howard Gardner-ийн оюуны чадамжийн 8 төрлийн талаар танилцуулгыг хүргэх гэж байна. Бид ерөнхийдөө үнэлгээний даалгавар боловсруулахдаа оюуны чадамжийн 8 төрлийг ашиглаад Bloom таксономийн 6 төвшин дээр даалгавар боловсруулан performance task буюу хүүхдүүдийн бүтээлч чадварыг шалгах төвшний даалгавруудыг рубрикээр үнэлэх нь хамгийн үр дүнтэй маа гэдэг санааг дэвшүүлэхийг зорж байгаа билээ. Ингээд Gardner-ийн оюуны чадамжийн 8 төрөлтэй танилццгаая. 1983 онд Howard Gardner олон талт оюуны чадамжийн онолыг нээсэн. Энэхүү онол нь юуг тодорхойлдог вэ гэхээр хүн бүхэн төрөлхийн өөрийн гэсэн өөр оюуны чадамжтай гэдгийг гаргаж ирсэн. Түрүүн бид шилэн доторх гүзээл зэгнийг харсантай адилхан нэг ангид сууж байгаа хүүхдүүд маань өөр чадамжтай гэсэн үг. Тэгвэл сургалтын үйл ажиллагаагаа амжилттай, үр дүнтэй зохион байгуулахын тулд бид тухайн ангид байгаа хүүхдүүдийнхаа оюуны чадамжийг судлах зайлшгүй шаардлагатай болсон байна. Энэхүү хичээлийнхаа төгсгөлд бид оюуны чадамжийн судалгааг гаргах матрицыг болон оюуны чадамжийн судалгааны асуултуудыг та бүхэндээ бэлтгэн хүргэсэн байгаа. Тэгэхээр та хичээл орох хүүхдүүдээсээ энэхүү судалгааг аваад дүгнэлтийг нь хийж таны хичээл зааж байгаа ангид ямар оюуны чадамжтай хүүхдүүд байгаа вэ гэдгийг тодорхойлон гаргаад сургалтынхаа үйл ажиллагаанд хэрэглээрэй. Howard Gardner-ийн чадамжуудын хамгийн ихнийхт нь байдаг хэлний буюу хэл шинжиллийн чадамж. Эдгээр хүүхдүүд маань ямар онцлогтой байдаг вэ гэхээр энэ хүүхдүүд унших, бичих, ярилцах даалгавар өгөхөд, өгүүлэг эссе бичүүлэхэд, ярилцлага мэтгэлцэн зохион байгуулахад, танилцуулга бэлтгүүлэхэд хамгийн сайн идэвхтэй оролцдог, манлайлан суралцдаг сурагчид. Ингээд ярихаар та бүхэн өөрийнхөө хичээл ордог сурагчдаа нэг нүдэндээ нэг төсөөлөд хараад үзэхэд тийм хүүхдүүд таны ангид байгаа. Тэгэхээр эдгээр хүүхдүүд таны авах судалгаагаар хэл шинжиллийн чадвар маань өндөр гарч ирэх ийм өндөр магадлалтай хүүхдүүдээ гэсэн үг. Тэгвэл та ангидаа ийм төрлийн даалгавруудыг өгөхөд таны ангийн хүүхдүүдийн хичнээн хувийн ийм чадамжтай байна. Тэр хүүхдүүд сайн гүйцэтгэв. Туршаад үзээрэй багш нараа. Дараагийн чадамж маань логик математик чадамжтай хүүхдүүд. Эдгээрийг бид нар бодож үзэхдээ математикийн ангийн хүүхдүүд гэж эндүү хардаг. Тооныхоо хичээл сонирхолтой хүүхдүүд юм байна гэж андуурдаг. Тэгвэл ийм хүүхдүүд маань яадаг юм бэ гэхээр зэрэг тооныхоо хичээл сайн байхаас гадна хүснэгтэн мэдээллийг маш сайн уншиж чаддаг, дата анализ дээр ажиллаж чаддаг ийм хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүд маань туршилт судалгаагаа сайн хийдэг, шалтгаан үр дагаврыг нь хангалттай тайлбарлаж чаддаг. Тэгэхээр та бидний өгж байгаа ийм төрлийн даалгавруудад сонирхолтой байна гэсэн үг. 3 дахь оюуны чадамж маань харааны чадамжтай. Эдгээр хүүхдүүд орон зайн тоглоом, зураг тойл постэр хийх, газрын зураг дээр ажилуулах, зураг схем, диаграм ашиглах зэрэг даалгавруудыг их сайн гүйцэтгэдэг хүүхдүүд. Таны заасан хичээлийг ангийнхаа аль болонд очиж ямар хувцастай заасан гэх мэтчлэнгээр өөрсдийнхөө оюунд буцаан гүйлгэх маягаар бараг хичээлээ санаж яадаг ийм чадамжтай хүүхдүүд байдаг. Нэг л хэлсэн бол мартдаггүй, нэг харсан хүнээ хизээч хаанч байсан таньдгаа гэсэн үг ээ. Бие болон хөдөлгөөний чадамж. Энэ бол хөдөлгөөнтэй даалгавар, жүжиглэх, дүр эсгэх, процессыг хөдөлгөөнөөр дүрслүүлэх, бүлгийн тоглоом гэх мэт. Бид нар хичээлийн сургалтын идэвхтэй аргуудын хувьд юу хэрэгэлдэг вэ гэхээр үүнийг дүрээр үзүүл, дүрийн тоглолт хий. За тэгээд үг үсгийг таахтаа бид нар биеийн хөдөлгөөнөөр таалгадаг. Энэ бол ийм төрлийн даалгавруудыг гүйцэтгэхэд эдгээр хүүхдүүд нь маш үр дүнтэйгээр гүйцэтгэдэг. Та судалгаанаас харах юм бол таны ангийн хүүхдүүдийн бараг 70-80% нь ийм чадамжтай хүүхдүүд байна гэсэн үг. Тэгэхээр үүнээс бид 2 дахь дүгнэлтийг бас хийж болно. Та судалгаагаа авсны дараа миний хэлсэнтэй ажиглаад нэг үзээрэй. 2 дахь дүгнэлт маань юу юм бэ гэхээр бид хичээл дээрээ олон төрлийн арга хэрэглэхгүйгээр хүүхдүүдийг суулгаад л байдаг учраас хүүхдүүд хөдөлгөөнтэй байх дуртай, хөдөлгөөнтэй юмд сонирхолтой гэсэн асуултуудыг чинь хамгийн өндөр оноогоор бүгэлж байгааг ажиглах болно. Тэгвэл бид сургалтынхаа аргат бас өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ гэдгээ энэ судалгааныхаа эцэс дүгнэх бас нэгэн боломжийг багш танд олгож байна. Дараагийн чадамж маань хөгжмийн чадамж. Хөгжмийн чадамжаар хичээлд дуу хэмнэл ашиглах, аялгаугаар мэдээлэл дамжуулах, хөгжимтэй хичээл, сонсголын дасгал гэх мэтчлэнгээр. Тэгвэл гадаад хэлний хичээлийн хувьд сонсголын дасгал хийж байгаа нь энэ чадамжтай хүүхдүүдэд маш сайн үр дүнтэй болдог. Та хэрвээ анзаарах юм бол сонсголын дасгал хийсний дараа холбогдох дасгал даалгавруудыг маш сайн кетчап хийсэн хүүхдүүд маань энэ
судалгаагаараа гарсан таны хөгжмийн чадвартай хүүхдүүд чинь байх нь гарцаагүй байна. Түүнээс гадна бид нар Орос, Англи болон бусад хичээлүүдээрээ кинонд дуу оруул гэдэг ийм даалгавруудыг хүүхдүүдээр гүйцэтгүүлдэг. Тэгэхэд энэ үзэх юм бол энэ хүүхдүүд маань их сайн ажилласан байдаг. Дараагийн чадамж маань хүмүүс хоорондын харилцааны чадамж. Үүнд ямар хүүхдүүд хамаарагддаг гэхээр хосоор болон багийн ажил, хилэлцүүлэх харилцан ярилцлага, дүр тоглох арга, харилцааны дасгал зэргийг хамгийн сайн гүйцэтгэдэг хүүхдүүд ордог. Тэгэхээр бид нарын хичээлийн сурах хүчгийн хувьд агуулгыг хараад үзэхэд ихэвчлэн дандаа хосоор ажил, багаар ажил гэсэн даалгаврууд маань цөөхөн байдаг. Хамгийн их байгаад байгаа нь ялангуяа ахлах ангийн сурагчдын хувьд бол унших даалгаврууд их байдаг. Тэгэхээр энэ төрлийн даалгаврууд нь ховор хомс байснараа энэ төрлийн даалгавруудыг гүйцэтгүүлэх цаг хугацаа маань биднэрт бага байгаа учраас бид нар хүүхдүүдийнхээ энэ чадамжийг нь хөгжүүлэх тал дээр анхааран ажиллахгүй байх магадлалтай. Тэгэхээр бүгдийг нь биш, чухлыг нь зааж хүүхдүүдийнхээ чадвар, чадамж болгоныг хөгжүүлэх талаас нь хичээцгээе. Үүний дараагийн нэг чадамж байгаа. Энэ маань дотоод сэтгэлгээ таних чадамж гэж байгаа. Дотоод сэтгэлгээтэй хүүхд маань ямар даалгаврыг гүйцэтгэх вэ гэхээр дотоод тусгал өөрийгөө үнэлэх, өдрийн тэмдэглэл хөтлөх, хувийн зорилгоо тодорхойлуулах, бие даасан ажил зэргийг сайн хийдэг. Ангид байгаа хүүхдүүдэд ажиглаад үзэх юм бол ганцаараа л байж байдаг. Юмаа ингээл ганцаараа л хийгээд байдаг. Ганцаараа байхдаа хамгийн тайван тухтай мэдрэмжийг авч чадчихэдэг. Энэ хүүхдүүдийг бид нар дотоод сэтгэлгээний чадамж өндөр хүүхэд гэж авч үздэг. Энэ хүүхдүүдээр бид нар зөвхөн бие даасан дасгал ажил даалгавруудыг гүйцэтгүүлж, сургалтынхаа үйл ажиллагааны чадвар болгох боломжийг нь олгох нь зүйтэй байдаг. Ингээд 8 дахь чадвар маань байгальтай харилцах чадвар, байгальд ажиглалт хийх, ангилал зүй тогтоолох, туршилт орчны судалгаа, байгалийн материал ашиглан бүтээл хийх гэх мэтчлэнгийн байгальтай харилцаж байгаа ийм төрлийн даалгавар дасгалуудыг маш сайн гүйцэтгэж чаддаг ийм суралцагчид. Тэгэхээр тухайлах юм бол зуныхаа даалгавраар бид нар өмнө нөгөө ургамлын хатаамал хийж ирдэг байсан. Тэгвэл намар болохоор зэрэг навчаараа бүтээл хийдэг. Тэгэхээр яг үүнийг хийж байгаа үедээ хүүхэд тэр даалгаврыг шимтэн, сонирхон, маш үр дүнтэйгээр хийж яадаг. Нэг хэсэг нь зүгээр гадаа гарсан юм чинь гэж тоглож явахад, нэг хэсэг нь яалтч байхгүй даалгавраа хийгээд сууж яадаг. Тэгэхээр энэ хүүхдүүд маань бол яг л ийм орчинд байхдаа хамгийн тав тухтай суралцах орчноо бүрдүүлж чаддаг ийм суралцагчид байх нь. Ингээд та бүхэн маань хүүхдүүдийнхаа оюуны чадамжийг нь тодорхойлоод нэг үзээрэй.